Хотын дарга нийслэлийн захиргааг баян шүнд нүүлгэн шилжүүлэхээр болоод байгаа боломжлолоо. Хотын замын төвчрөл ачаал хотын утааг бууруулахын тулд хамгийн түрүүнд төрийн байгууллагыг хотын зах руу хуваарлах, ихтэй сургуулиудын хотхныг хотын гадна байгуулах ажлыг яравчиж хэрэгжүүлнэ гэдгээ тэрээр мэдгдлээ. Тэгээ нийслэлийн засаг захиргаа одоо бүр гараа явчихдаггүй мэхэд одоо баян уушуурал ямар сайндаа хөрөнгө оруулагчтай гэр хороолрол дагуулахын тулд одоо алхам хийж эхэлж байна л да. Бас төрийн захиргааны байгууллагууд тэгмээр байна. Одоо өөрөөр төрөөд байгаа бизнес нь гараад явах байхгүй дагаад. Тийм учраас төрийн байгууллагуудыг л маш хурдан шинэ ийм барьцлуудаар байгуулахгүй бол төрийн байгууллага энд байгаа л байвал бизнес адилхан яамныхаа хажуу үйлчлэгээнийхээ хажууд л байгаад байна. Тэгээ бизнес нь байгаад байвал иргэд эмдэл байгаад байна. Гэхдээ одоо тэр үйлдвэрийн газруудтай ярихад энэ бол дарга одоо бизнесээ холдох гэж байна. Дэд бүтсний яах вэ гэдэл тэгж байгаа. Гэхдээ зарим иргэдтэйгээ очиад үгүй одоо та нар инженерийн байгууллагын ч ингээд шаваа суугаад тэгэхээр чин зэрэгэл за яах вэ тэрийг бол тэр хэсэгтээ бид нэг тэгээд амьдраа суудсан арга нь тэр үедээ одоо зарим гэр оролдочод инженерийн одоо хариуцах татвар цэвэр бохор усны шугам татчихсан чинь нөгөөдхөө хэрэглэг нь аюулгүй муу юм байлээ. Хөлдөөгөө айчих юм билээ. Тоогчгүй юм байлээ тэрийг. Ийм нэг зовлонгод бол байна гэдгийг хэлье. Тийм учраас энийг хийх хамгийн одоо манлайлагч нь бол төр засаг өөрөө байхаас өөр аргагүй болчиход байна. Үүнийгч улсын хурлдах арчсан намын бүлгийн гишүүд дэмжиж байлаа. Улаанбаатар хотод байгаа энэ төр захиргааны байгууллагууд ер нь нүүбэх юм уу, нүүбэхгүй юм уу? Ер нь энэ Улаанбаатар очиж эндээ ингээ бөөгнөрөд байх юм уу, үгүй мүү гэдэг энэ гол том стратеги концепцийн асуудлаа бас уг нь эхэлж шийдчихэд эндээсээ энэ төлөвлөлтүүдээ хийвлэх зүгээр юм шиг санагдаж байна л да. 60-аад оноос хойш эхэлсэн турбаанууч бүгд цоорно. Хугацаа нас нь гүйцсэн гэсэн. Тэгэхээр Улаанбаатарын тэртээ тэргүй багтахгүй байгаа дид үтсийг шийдэх асуудал бол ердөө 4 үеийн дундаас дид үтсээ гаргаж төлөвлөх. Дахиж улсын хөрөнгө, зээлийн хөрөнгө, бондын хөрөнгөнөөс дид үтс барьдаг юм бол энэ 4 үеийн дунд барьж болохгүй. Нөгөө эзэнгүй байгаа 92% дээрээ одоо газар хөвчлийн хуулиар олгох газруудаа өгөө тэнд нь сургууль цэцэрлэг нь цэвэрлэх байгууламж нь засмал замд байх юм бол заавал энэ гамшиг болцсон 4 үеийн дунд байгаад байхгүй шүү дээ.